Энэ группт байх эмэгтэйчүүд нь өдөр бүр 5 одтой зочид буудалд амьдран тансаг өглөөний цай өдрийн хоолоор үйлчлүүлэн high fashion дизайнеруудын хувцснуудыг өдөр бүр сольж өмсөн үүнийгээ сошиалаар бусдад цацаж пост оруулан суудаг хүмүүс. Сайн байцгаана уу? За сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих зүйл залинтай холбоотой 2 кейс би ярихаар бэлдсэн байгаа. За тус бүрдээ деталь жоохон ихтэй. Гэхдээ байж болох хамгийн товчхноороо ярихыг би хичээх болно. Орчуулахад ер нь бараг инээдч хүрэх шиг бусад гэмт хэргийг бодвол та хэд бас сонирхолтой санагдах болов гэж бодож бэлдсэн байгаа шүү. За шууд эхний залин руугаа үсрээд оръё. Сошиалаар өөрийгөө хэд баян мэт түүлж энэ класст элсэж ороод танил тал хүрээгээ ихсгэх талаар боддог хүн дэлхийн аль ч улсад байдаг. Харин хятадд энэ класст орохын тулд WeChat-ийн тустай групп ашиглан элсэх боломжтой байдаг юм байна. За энэхүү групп нь баячууд гэх тодтолтой эмэгтэйчүүд дүүрэн байдаг бөгөөд бүгд баян биш, ихэнх нь баян харагдах дүр эсгэх зорилгоор элсдэг. Энэ группт байх эмэгтэйчүүд нь өдөр бүр 5 одтой зочид буудалд амьдран тансаг өглөөний цай өдрийн хоолоор үйлчлүүлэн high fashion дизайнеруудын хувцснуудыг өдөр бүр сольж өмсөн үүнийгээ сошиалаар бусдад цацаж пост оруулан суудаг хүмүүс юм байна. Нэгэн блогер бүсгүй энэхүү группт нэгдснээр яг дотор нь юу болдог талаар нууц мэдээлэл цуглуулж эхэлсэн байгаа. Энэ бүсгүй групп дотор болж байгаа бүх зүйлийн талаар артикл бичиж эхлээд тэдний зааснаар лагшери амьдралын хэв маягтай зураг постлж эхлэхэд түүний лайк огцом өсч дагагч нь мөн нэмэгдийгч анзаарсан байна. Түүний нэрийг Legion R гэдэг бөгөөд тухайн группт элсэх төлбөр нь 500 yen байсан гэсэн. За тэгээд тэрээр мөн хөрөнгийн баталгаагаа харуулж орох хэрэгтэй байсан бөгөөд энэ нь 100,000 yen болж тэр өөрийнхөө дансныхаа хуулгаа үзүүлээд шууд ямар ч асуудалгүй элсэж орох болцлоо хангасан. За ингээд дотор нь ямар яриа өрнөж юу болдог талаар мэдэж эхэлсэн. Тэгээд баян хүүхнүүд нь өдөр бүр өөрийн хэрэгэлдэг high fashion хувцас, цүнх, гутал зэрэгээ постлохоос гадна ихэнх нь үнэн хэрэгтээ яг баян хүүхнүүд биш, дундаж амьдралтай баян амьдрахын төлөө юу ч зориулахад бэлэн хүүхнүүд болохыг нь олж мэдсэн байна. Тэд баян харагдахын тулд үнэтэй машин түрээслэн бие биедээ second hand цүнх, гутал, хувцас зарах, хэрэгэлсэн авсан зэрэгээ бусдад гайхуулах, түүнийгээ сошиал тавьж олон дагагчтай болох хүсэлтэй болохыг нь олж мэднэ. Тэрээр өөрийн хуучин хувцас гутлаа зархаас гадна түрээслүүлж өөр хүмүүст хэрэглүүлдэгэ гэсэн үг. Нэг дор 30 юм уу 40 хүнд хувааж түрээслээд түүнийгээ ганцаараа хэрэглэж байгаа юм шиг, цүнх бол өөрөө л өөрж байгаа юм шиг, буудал бол ганцаараа орсон юм шиг зураг авахулж сошиал дээр тавих тийм зорилготой юм байна. За Legion R болохоор нэг чат хоорондоо бичсэн байсан чатыг нь скриншот хийгээд хүмүүст тараасан байна. За энэний 3 скриншотыг нь би та бүхэнд шууд дүрсээр үзүүлээд тэгээд давхар орчуулад өгье. За эхнийх дээр нэг юм цагаан юм Hermes-ийн Kelly 25 гэсэн загварын цүнх байгаа юм байна. За энийг түрээслэх хүн байна уу гэж асууж байна. Дараа 7 хоногт би нэг эрэгтэй хүнтэй уулзах гэж байгаамаа. Тэгэхдээ өрнө. Би 14-өөс 20-ны хооронд өрнө. Ахаад 3 хүн байх юм бол нэг хүн 1-7 хоног хэрэглэж болох юм байна. 1 сарын 1500 yen юм байна. 4 хүн нийлээд түрээслэхвэл нэг хүний 350 yen болоод үлдсэн 100 yen-ыг нь би өөрөө гаргачаа гэж байна. Доор нь тэгсэн чинь би 1-7 хоног уурья гэдэг чинь. Тэгэхээр нөгөө хүн нь болохоор намайг тэр групп руугээ түрээслэх чаа групп руугээ нэмчихээ гэж. За 2 дахь зурган дээр нэг юм машины зураг байна. За энэ машиныг 1 хоног түрээслээд юм 6000 yen-оор 1 хоног түрээслээд Ferrari юм байна. 6 ахуулдаг юм түрээслэх байгаа юм байна. 60 хүн нийлээд нэг групп болоод 6 ахуул нь одоогоор 42 хүн нийлсэн байгаа гэж хэлсэн. Нэг хүн 100 yen гаргахад 60 хүн нийлээд төлнө гэсэн байна. За тэгэхээр доор нь болохоор түрээслэе гэсэн хүмүүс нь бичсэн байна. За 3 дахь зурган дээр нэг Gucci-гийн шилэн цэркөө түрээслэх хүн байна уу? Манай нэг найз 2 хоног өмсөөд таарахгүй болохоор нь түрээслэн гэсэн. Дахиад нэг хүн байх юм бол 600 yen гэж байна. 300-аар нь таллаад түрээслэх хүн байна уу гэж асуусан байгаа байхгүй. Би 23-нд Шинжин явахтаа л өмснө. Бусад үеэр нь чи өмсч болно. Эмрэсмэр дараасаар өмсмөр байна. Гэтэл арай үнэтэй үгүй юу гэсэн чинь дахиад нэг 2 хүн олцгоо тэгээд хамтдаа түрээсэлчээ гэв.
бичсэн байна. За тэрний дараагийнх нь скриншотыг бас хэлээд өгье. Маргааш үдээс хойш одоо Карстен гэдэг энэ зочид буудалд өдрийн цай ууж байгаа 6 ахуулах хүн байна уу гэсэн байна. 6 хүн нийлээд 500 оны сет өдрийн одоо ийм хоол цайны сет байгаа юм байна. За тэрийг 6 хүний нэг хүний 85 ён гаргаад орж 6 ахуулъя гэсэн байна. 2 хүний ийм хоол идэв юм байна. За тэгээ 2 хүний хоолыг энэ 6 хүн идэж болох юм уу гэдгсэн чинь эхлээ 3 нараа 6 ахуулнаа. Тэгээ шууд гараа явна. Би үйлчлэгчд нь хэлсэн байгаа. Идэх юмд нь бол бид нэр ерөөсөө гар хүрхгүй 6 ахуулчаал тэгээ шууд гараа явчих гэдэг чинь. За тэгээ орох хүмүүс нь тусдаа групп нэгээ тийшээ орё гэсэн байна. За ингээд ийм мэдээллүүдийг ил болгож энэ бүсгүй маань одоо блог артиклаа бичсэн байгаа. За энэ мэдээллийг артикл болгож тавьсныхаа дараа хятадын бүх хүмүүс энэ хэргийг улам лавшруулан судалж эндээс хамгийн том зүйлийг нь олж илрүүлсэн. Энэ нь баян нөхөртэй болох аргад суралцах нэг төрлийн сургалт байсан байна. Энэ групп доторх хамгийн олонний чихэд илдэрлэгсэн мэдээлэл нь бол Тайваны дуучин Wilder Pan гэж нэг хүн байдаг. Онгоцны үйлчлэгч Luna гэх бүсгүйтэй хормой хийсэн. Бас хажуугаар нь Хонконгийн алдарч жүжигчин Aaron Kwok-ийн гэрэлсэн бүсгүйн Шанхайн дээрх дурддагдсан группийг удирддаг Amy гэх бүсгүйгээр дамжсан охтууд байсан гэж хятадын толгой тэрбумтан Wang Sicong постлсон явдал байсан. Wang Sicong гэх энэ тэрбумтан залуу хятадын алдартай хоёр дуучин жүжигчний одоо эхнэрүүд нь түрүүн хилээдсэн одоо охтыг бэлтгэх сургалтанд сууж исэн болохыг нь хилээд байгаа гэсэн үг шүү. За энэ хоёр охтууд Amy гэх хүний удирдлагын доор яаж баян одоо олонний танил хүнтэй суух вэ гэх сургалтанд одоо тийм сургалт маягийн юмд явж исэн болж таарсан. Ингээд олонний танил баян хүнтэй хэрхэн танилцаж цаашид хамт амьдрах буюу яаж супер гэрийн эзэгтэй болох талаар зааж зөвлөдөх хүн нь одоо бараг багш гэх юм уу да энэ сургалтанд хамрагдахын тулд бүсгүйчүүд дараах 3 зүйлийг одоо биелүүлэх ёстой байдаг юм байна. За нэг нь эхнийх нь болохоор гоо сайхны мэсцэл. За нүүрний мэсцэлд хамгийн нэн тэргуунд орох шаардлагатай байдаг бөгөөд олонний танилын эхнэр болж байгаа учраас инфлюенсер царайтай болох ёстой гэж заад юм байна. За хвчлэн сүүлийн жилүүдэд орж байгаа охтууд нэгэн хэвийн хамар, нүд, хацар, эрүү амны мэсцэлд орж ихэнхдээ бие биетэйгээ нэлээд ижлэхэн царайтай болсон байт юм байна. Тухайн үеийн одоо трендэд агаад гэхүүдээ. За хоёрдугаарт нь төрөл бүрийн газраар явах. Энэ нь мэдээж туршлага хуримтлуулж мөн байгаа газрынхаа зургийг дарж постлох, баян тансаг мэд харагдуулах, хоол, буудал, элдв бусад амралтын газар зэрэг постлох гэх мэт. Эмигийн удирдлагын дор байсан олон ч бүсгүйчүүд түүний тушаалаар яг ижил газар, ижил төрлийн зураг даруулад яваад байсан нь сүүлд баригдаж олонд дэлгэгдсэн байна. За 3 дугаарт болохоор менторууд нь тэднийг дагуулж найт клубуудаар явна. Ингээхийн тулд менторууд олонний танил алдартнууд аль газраар үйлчлүүлж хаана явааг нь төрүүлж мэдээд албаар тэр газар нь очиж VIP өрөөнд нь ороод танилцна. Танилцахдаа яаж ярилцах, хэрхэн өөрийн ухаалаг гэдгийг харуулах, яаж бусдаас содон байх зэргийг бүгдийг нь урдаас зааж өгсөн байгаа. Тэгж танилцсан ярилцаж контактаа солилцоход охид аль хэдийн газар болгоноор явсан зургуудаа постлсон байх учраас олонний танил хүмүүс харангуйтаа түүнийг угийн баян айлын охин гэж бодоход хүрэгдэм юм. Үнэхээр сэргэлэн тэнцсэн маа зү. Тэгээд бас контакт үүсгэсэн учраас яаж дараа нь хоорондоо чатлах уу, юу гэж асуувал юу гэж хариулах уу зэрэг бүгдийг нь ментор нь хэлж өгдөг. Ингэж хэлж өгснөөр тухайн эрэгтэй арганд нь орж тэгээдүүлж байгаагаа ч өөрөө мэдлгүй өнгөрт юм. Ингээд цааш үргэлжилж охид баг-багаар дэгээдсэн залууга өөртөө relationship үүсгэсэн талаар сошиалаар постлж олонд мэдгэдгийг хүснэ. Бүх зүйл санснаар олж хуримж болно. За ийм 3 дараалал охтуудыг бэлдэж гарын шавнаар нь одоо дээд зэндааны маш баян болон алдартай хүмүүстэйч амжилттай сууж амар сайхандаа жаргадаг байгаамаа. Йоо, за иймэрхүү юм Монгол тастай байдсан болов гэж бодлоо. За ингээд энэ бүхэн бүх зүйлийг нийтлэл болгосныхаа дараа Legion Army тус группээсээ байндуулсан байна. Уг нийтлэлийг бас үгүйсгэх хүмүүс ч Мерсер юу н гарч ирсэн. Амархан аргаар мөнгө олоход суралцаж, бурхандаа оруулж баян хүнтэй суух талаарх мэдээлэл одоо ямар ч улсад угаасаа нэлээд дэлгэрсэн байдаг гэж бодож байна. За Instagram-д охтууд хувийн онгоц шиг тогтчулсан өрөө түрээслээд тэндээ зураг даруулах,
тансаг хоолны газар өглөөний цай захиалаад шээрэлж мөнгөө төлөөд зураг аваад гаргах зэрэг нэг их сони явдал байхаа бол болсон тухай нэлээд YouTube суугууд мэдээлэл бэлтэж оруулсан байт юм лээ. За ингээд дараагийнхаа залилан руу өсөрч оръё. За энэ залилан хийсэн хүнийг Азура гэдэг. Анхны хохирогч нь Джейсон гэ залуу байгаа. Business trip хийж Хонконгод очоод одоо Four Seasons гэдэг одоо зочд буудал байдаг шүү дээ. Тэнд буудлаад өдөр бизнес одоо ланчтай байсан ч цоцлогдсон болохоор нь буудлынх нь пул бар руу жоохон юм ууж суухаар болдог. Тэндээ Азураг анх харсан бөгөөд Азура барны ажилчдтай юм ярьж зогсож байгаа нь яг одоо тентхийг хариуцдаг хүн шиг нь харагдсан гэж сүлд ирсэн. Тэд бие биерүүгээ харц одоо шидэлцэж хэсэг суугаад танилцахаар болсон. Джейсон саяхан эхнэрээсээ салсан байсан болохоор энэ харилцааг хүлээж байсан юм шиг маш сонирхолтой санагдаж Азура өөрийгөө танилцуулахдаа Лондон, Парис бас Балигийн хооронд амьдарч өссөн гэж хэлсэн. Тэр хоёр амьдралын талаар ярилцаж, ярианч бие биедээ таалагдаж Азура өөрийгөө тухайн Four Seasons буудлын 10%-ийг эзэмшдэгэ гэж хэлээд хоорондоо утасны дугаараа солилцсон. Ингээд Джейсныг Азура амжилттай дэгэдэж чадсан байна. Джейсон тухайн үед Азийн өөр улсуудаар бизнес трип хийж өөр тийшээгээ явах байсан ч утсаар байнга Азуратай холбогдож Нью-Йорк буцах байсан одоо нислэгийн тийзээ цуцлаад Хонконг руу буцаж очиод Азуратай ахиж уулзахаар болдог. Азурач баян тансхийг гайхуулан хотын хамгийн үнэтэй ресторанаар авч явж хотын төвд байдаг хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөд тооцогдох өөрийн гэртээ авчирхад Джейсний ам бараг мултрах шахсан баг. Гэр дотор нь эртний үнэтэй зураг, бурхны том хөшөө, маш том тансаг, ор, хөгжмийн зэмсэг гэж жинхэнэ баячуудын цуглуулгаар гэрээ дүүргэсэн байсан. Өөрийнхөө зургуудыг бас үзүүлсэн чинь high fashion дизайнеруудын хувцс өмсөд өөрийн хувийн онгоцон дээр авахулсан зураг, Италийн арал дээр, Парисын Fashion Week дээр, Манхэттен дах дээвэр дээр усан сантай байранд авахулсан зурагнууд бас тэгснээр Rolls Royce-ны наан цаана нь хувийнх нь онгоцны зураг гэх мэт тухайн үедээ Джейсон бараг цус харуулж даралтны хэсгээр байсан тийм айгу тансаг байсан гэж байгаа. Хин одоо хинийгээ дэгээдч вэ гэж бодохоор байсан ба. Яг гоо гэхдээ Rolls Royce тэр хувийн онгоц чинь чиний өөрийн хөрөнгө мөн үү гэж бодол асуугаагүй. Тэгээд мэдээж бүх юм үлгэрийн юм шиг болж тэр хоёр хоорондоо романс үсгэж эхэлсэн. Романс үсгээд өөртөө Джейсныг дурлуулж чадсан бөгөөд хэдэн сарын дараа хөрөнгөнийхөө зарим хэсгийг түүний нэрээр болгохыг хүсч эхэлсэн. Тэр энэ мөнгөөр Джейсны нэрээр Балид үл хөдлөх хөрөнгө мөн бас л одоо Джейсны нэрээр алмаа завья гэж ярьдаг. Тэр өөрөө баян байж яагаад ийм юм хийхийг хүсснийг нь гайхсан ч тэрээр гэрийнхнээсээ ийм байдлаар мөнгө асуумааргүй байна. Намайг энгийн үнэтэй суусныг мэдвэл тэд нар нэг туртай байхгүй хаа гэж хэлсэн ба. Азура энгийн үедээ байгаа байдал нь одоо маш юм энгийн уулзсан хүн бүрийнхээ хайрыг татаж чаддаг, хүүхдэд айгүй хайртай, маш халамжтай. Джейсон тухайн үед ганц бие байсан болохоор дутууг нь нөхөж дундуурыг нь дүүргэсэн тийм баян айлын гоё хүн гэхээр ер нь хин дургу байх л дээ. За энэ бол одоо Азурагийн зүгээр залин хийж байгаа энгийн нэг жишээ гээл бодчих. Амар аазтай. За түүний бүтэн нэрийг нь Азура Луна Мангун Хардионо гэдэг бөгөөд энэ нэр нь өөрийн жинхэнэ нэр үгүй юу гэдгийг ч бас мэдхэд бас хэцүү байдаг юм байна. За яг хөө ингэж тэмдэглэгдсэн байсан Google дээр. За тэрний энд тэнд ярьсан бүх зүйл хоорондоо зурдаг бөгөөд газрын үнэтэй тансаг ресторан, бар, паб зэргээр явж Sugar Daddy агнадаг. Түүнийг одоо нэг удаа хэлснээр бол 11 сартай байхад аав ээж нь нас барсан. Тэгснээ үе зарим хүнд өөрийгөө Индонезийн гүнд гэж ярьдаг байсан байгаа. Өөр хүмүүс болохоор түүний эцэг их нь олон улсын хүмүүнлэгийн ажил хийдэг. Four Seasons хотелийн 10%-ийг эзэмшдэг гэж ярьдаг. Тэрний сар бүрийн орлого нь $150,000, банкнд $30 сая итгэлцлийн сантай. Dartmouth сургуулийг сэтгэл судлалын мэргэжлэр төгссөн. Мэргэжлийн төгөлдөр хуурч бас тэгээд дээр нь одоо MIT-д engineering одоо мэргэжлэр сурдаг. Хонконгт байхдаа өөрийн зохион байгуулдаг буйны ажлуудаа хийдэг бол бусад үеэр нь Лондон дахь гэр бүлдээрээ одоо очиж тэндээ амьдардаг. Лондонд байдаг гэр нь 15
15 онд унтлахын өрөөтэй. Хувийн унаанд Rolls-Royce, Швейцарт Виноны үйлдвэртэй тэр нь 20 сая долларын үнэлгээтэй. Яасан ч худлаа ярьж дуустгүй юм. Бас дээр нь нэмээд ээж нь хуульч бөгөөд Билл Клинтоныг ерөнхийлөгчд нэр дэвшигт нь маш их тусалж исэн гэж ярьдаг байсан байгаа. Бүр амар юм тийм тасарсан амьдралтай юм шиг ярьж байгаа. За Азурагийн талаарх ганц үний юм нь юу вэ гэвэл түүний анхны нөхрийг нь Brad Kirk гэдэг Канада улсын иргэн 1997-оос 2003 оны хооронд Bali Hyatt гэх газрын ерөнхий менежер хийжсэн хүн байдаг. Тэд 2010 онд салсан бөгөөд салснаасаа хойш түүний хуурамч амьдрал эхэлж тэр байж болох хамгийн л үнэтэй хувцас өмсөн тансаг газруудаар явж алдартнуудтай хамт шоуд сингэнд явдаг болсон байсан гэж нөхөр нь ярьдаг. Түүний дараагийн хохирогчийг Роберт гэдэг бөгөөд сүүлд тэр ярихдаа Азурагийн яриа үнэхээр галзуурмаар үнэмшилтэй байдаг байсан. Бүр автаад үнэхээр үний юм шиг Google-д түүний мэдээлэл нь огт байдгүй. Учир нь тэр хитрхи баян учраас өөрийгөө хамгаалах үүднээс гэж хүртэл ярьдаг байсан байгаа. Яаж гэмээр юм мэдгүй тэр зүгээр л мөнгө босгож баян эрчүүдээс хөрөнгийг нь салгаж чаддаг тийм арга цалтай байсан байгаа. Тэр өөрийгөө Индонезийн гүнж гэж ярьж исэн да. Тэрний хамгийн гол мөнгө олдог арга нь буйны ажил буюу цаан үлсийн аян зохион байгуулж тэндээ баян хүмүүсийг урьж авчираад Индонезийн алдартай зураач нарын уран зургийг дуудлага худалдаагаар зарж мөнгө босгодог байсан байгаа. Сүүлд үзэхэд тэр зургууд ихэнх нь хуурамч болохыг нь тогтоодог. Зарим ориг зургуудыг тэр өөр нэг баян найзуудаасаа үйл ажиллагаанд хэрэглээд буцаагаад өгөө гэж аваад өгөлгүй тэр чигтээ мөрдөг байсан байгаа. Сайн үйлсийн буйны аянгаа тэр Азура гүнжийн сан гэж нэрлсэн байгаа базар байна. Роберт өрхөнд нь орчихсон тэр фандд нь $30,000 хандвалсан байсан. Бас өөрийнхөө American Express-ийн хар картаа өчгсөн. Нэг Азура нөгөөхөр нь хаасаагүй тансаглаж өгдөг байсан байгаа. За Азура энэ одоо бүр зөвхөн эрэгтэй хүн хулигддаггүй. Бас эмэгтэй хүнийг ч сайхан хулигдаж явсан. Даян гэх эмэгтэй хэсэг хугацаанд найзалж гэрт нь байх үнэтэй уран зургийг үйл ажиллагаанд хэрэглээд буцаагаад өгөө гэснээ буцаж авчираагүй зарсан байсан байгаа. Бас гадуур хооллох үедээ дандаа карт цүнх төрөвчээ гэртээ мартаад ирчихжээ гэдэг дандаа тооцоогоо Даянаар хийлэгдэг байсан байгаа. Даян хэлэхдээ хэрвээ түүнтэй уулзах юм бол чи түүнд шууд дурлана. Тэр нэг төрлийн хүнийг өөртөө татах чадвартай тийм харизматик онцгой эмэгтэй байсан. Түүнд өөрийн ирэхгүй татагдаж хамаг байдгаа өгч байгаа хүмүүс зөвхөн эрэгтэйч биш гэж бодохоор бас үнний ортойч юм шиг байгаа. Түүнээс биш одоо 15 жилийн турш яаж ингэж баригдахгүй хүнийг хулигтаа залин хийгээд яваад ахав дээ. Эннээс гадна маш олон орон гарan худлаа ярьж олон жил хүнээс мөнгө салгаж явсан байгаа. Энэ хүн нэг төрлийн худлаа ярих эмгэг туссан байхаа гэж сэтгэл судлаачид үздэг юм байлаа. Тэр дундаж амьдралтай хүмүүсийг ч хулигтаж байсан удаатай бөгөөд зөвхөн баян гэлтгүй салгаж ашиглаж болохоор юу л байна өөрийн хүслээрээ болгож чаддаг байсан. Энэ олон жил заллан хийж заллуулсан хүний ч тоо нэмэгцээр энд тэнд өр ширэндээ баригдсан. 2018 оны 11 сард West Hollywood-ийн цагдаагийн газар Азура баригдаж түүний баригдсан шалтгаан нь Beverly Hills зочид буудалд байхдаа сайн үлсийн аяны фонддоо мөнгө босгох нэрийдлэр бусдад 4 ширхэг Hermes брендийн Birkin цүнхийг $86,000 зарсан бөгөөд 2 цүнх нь хуурамч болохыг тогтоосон. 2 хуульч авч баригдсан өдрөө л буцаад гарч чадсан байгаа. Тэр 2 хуульч дараа нь цагдаад барьж өгсөн цүнх худалдаж авсан эмэгтэйн гэрт очиж сүрдүүлсэн. Тухайн заллуулсан эмэгтэй Hermes брендийн цүнхээ явуулж хуурамч эсвэл жинхэнэ гих бичиг гаргуулж авч баталгаажуулаад тэр нотлох баримтаа сүрдүүлсэн 2 хуульч руу нь явуулахад нөгөө 2 нь таг алга болсон байна. Ингээд Азура ч гэсэн ур сүргээ алга болсон. Одоогоор Азура хаана байгаа нь мэдэгддэггүй маш их зээлийн асуудалтай төлөгдөөгүй бараа, төлөгдөөгүй үйлчлэгээний газруудын биел энд тэнд одоо болчихсон байт юм байна. За ингээд Азура 90 сурвалжлаад ч олдохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Төсөө хуургаад та нэгэн газар цугцсан уу эсвэл одоо өөр хин нэгэнд заллуулсан хүндээ баригдчихсан байгаа юу? Ор сүргээ алга болсон. Заллуулсан бусад хүмүүс нь хоорондоо холбогдсноор тэрний ярьсан бүх зүйл хүн болгонд ярьсан бүгд нь хоорондоо зөрж байсныг олж мэдсэн бөгөөд
хохирогчтой мэдүүлсэн мэдүүлгээр Азурагийн залилангийн хэрэг дэлхийд даяараа шууган тарих болсон юм байна. За ингээд нэлээд алдартай залилан хийдэг эмэгтэйн тухай орчуулад сухад сүүлдээ бүр худлаа ярьсан юмнуудыг нь бичмээргүй бүр санагддсан юм байна. Айгу тийм мадармаатай байлаа. За миний ярьсан байгаа 2 залиланг багцлаад би өөрийн бодлоо нэмээд хэлье. За нэгдүгээр иймэрхүү төрлийн залилан хийж байгаа хүмүүс хөвчлэн ийм царайлаг, гой биетэй, байгалаасаа ийм төрөлхийн ухаалаг юм шиг одоо эхний ярьсан тэр нэг тренинг байсан да яг тэрний ментор Эми гээд хүүхэн сургалтанд нь сууж байгаа хүмүүс эхлээд гой сайхны хаалганд оруулаад хөөрхөн болох хэрэгтэйгээд байгаа нь бас их учиртай санагдлаа. 2 дахь залилан дээр одоо гарсан хүүхэн болохоор хүүхдэд айгүй хайртай, айгүй халамжтай, амьдралд нь ойр юм шиг юм энгийн харилцаатай байгаадсэн да. За эхлээд хэсэг хугацаанд дотносоод эд хөрөнгө бусад зүйлс рүү шууд дайрахгүйгээр аажмаар итгэлийг нь олж авч агаад тухайн хүнд юу дутуу байна тэрийг нь мэдээд нөхөх гэж оролдох ч юм уу эсвэл одоо уйдж байгаа бол уйдааг нь гаргах зарим одоо хийж чаддгүй чухал зүйлсийг нь хийж өгөх ч юм уу хамт байх үедээ одоо өөрийн үзэл бодлоо баг багаар ярьж тгүүлэн тархийг нь угааж одоо эхэлтiin болов гэж бодогдлоо. Өөрөөр хэлэх юм бол хамт амьдарч байгаа хүн нь юу ч хийсэн хүлээн зөвшөөрч муу байсан ч тэрийг нь шүүмжлэхгүй дандаа амар амгалан байлгаж байгаад дараа нь жинхэнэ өөрийнхөө аргаа хэрэгжилж эхэлтiin болов гэж би бодлоо. За та хэд юу гэж бодож байна? Сэтгэлдээ үлдээгээрээ. За манай сувагт ямар нэг байдлаар тохоо бас ирүүлээрээ. Комент бичих юм уу? Эсвэл лайк дарах зүйл дислайк дарсан ч болно. За яасан ч юм бол болно. За ингээд өнөөдрийн ярьсан одоо 2 залилангийн гол түлхүүр үгийг хамтдаа сурцгаая. Энэ үг маань бол hook the target гэсэн үг байгаа. За энэ үг маань одоо утга нь бол байгаа онох. Одоо яг зорилттой зүйлээ тэгээд гэсэн үг байгаа. За ингээд цаг заваа зарцуулаад бэлтгэсэн мэдээллийг маань сонсон бүх хүмүүстээ баярлалаа. Өөрийн бодлоо бидэнтэй